Засгийн газар хуралддаг лав гаригийн өдрийн мэд хүргье гэж. За өнөөдөр улс төрд юу болоод өнгөрөв? Туулын хурдны замын төслийг зогсоож байна. За тэр одоо бор техник байна уу, бодин байна уу, эсвэл одоо оюу толгоон байна уу те? Одоо энэ цалингийн нэмэгдэл цалин өсөлттэй холбоотой энэ маргаан дээр одоо эцэлж цэг тавьж байна. Засгийн газар хуралдгаар хуралдлаа. Өглөө эртлэн хуралдаад за өдөр 11 цаг 30 минут гэхэд олон нийтэд нөгөө хүрэх мэдээлэл хүргэж эхэллээ. Нийтдээ нэг 17-8 асуудал гिचүүдээ хуралдсан байна өнөөдөр засгийн газрын хуралдаанаар. За үүнээс онцлох хоёр одоо зүйл байгаа нь эхнийх нь нөгөө багш нарын цалингийн зөрүү гэж яриад байгаа шүү дээ. Зөрүү гэх юм уу гэх юм те нэг юм хоёр цалинтай болчоод нэг эмч нартай ижилхэн юм зовлонтой болоод байгаа шүү дээ. Нэг сарын 1-ээс 50% нэмээд за тэгээд цаашлаад 30% нэмээд нийтдээ багш нарын цалийг 3.5 сая төгрөгнө гэдэг. Энэний өмнөх засгийн газрын тэргүүн зандан шитрийн засгийн газар тэгж ярьж ирсэн. Тэгээд за нэг сарын 1-ээс цалингийн нэмлээ. Тэгсэн чинь нөгөө л нэг асуудал гарч ирсэн. Юу вэ гэхээр хуучин одоо цалин дээрээс нь нэг нөгөө эмчнэрийн цалинтай адилхан хуучин цалин дээрээс нь одоо нэмэгдсэн цалингийнх нь нөгөө нийгмийн даатгалын тэрийн зүрэг аваад ирсэн. Тэгээ ингээд нөгөө нэмэгдсэн цалин дээрээс нь урамшууллаа бодохгүй гэх мэтчлэн тэгээ хуучин цалин дээр нь урамшууллаа бодож бариад ингээд нэг юм жанкурс юм хийсээ. Тэгээд тухайн үед нь би яг ярьж исэн багш нарын цалинг ингээд нэмэгдэн засгийн газар багш нарыг ингээд болгоцчлоо гэдэг. Нэмж байгаа юм шиг харагдсан мөртлөө ингээд нэмэлтэн ингээд яг амьдралд нь нөлөөлж өгөхгүй юм нэмэлт хийсэн тухай. За тэгээд өнөөдрийн засгийн газраар энэ хямглан сайд гарч ирээд за ингээд бидний засгийн газар багш нарын одоо энэ цалингийн одоо энэ алдагдлыг арилгалаа. 5 дугаар сарын 1-ээс эхлэн багш нар 50% нэмсэн цалин. За тэгээд түүн тэр нэмсэн цалин дээрээсээ одоо нэмэлтээ бодноо. Багш нарын урамшуул гэдэг шүү дээ. Түүнийг бодноо. Тэгэхээр ингээд одоо 5 дугаар сарын 1-ээс эхлээд ингээд багш нарын одоо тэр цалингийн асуудал үгүй болноо. Өмнөх засгийн газрын хачим хийсэн бид нар ингээд заслаа гэд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар мэдээллээ. За тэгэхээр одоо 5 сарын 1-ээс багш нар цалингаа ямар нэгэн одоо алдагдaltaгүй байдлаар 50% нэмүүлээ түүн дээрээ урамшуул тэрэ бодуулаад явах нэ гэж. За ийм байна. Тэгээ хоёр дахь асуудал нь туулын хурдны замыг засгийн газраас зогсоох ийм үүрэг өглөөч. Тэгээ яагаад зогсооч вэ гэх те. Уржигдэрхэн нөгөө байгаль орчны сайд нь өөрөө байгаль орчны үнэлгээгээ хийлгээд тэгээд ингээд за одоо таашаа ингээд замынхаа төслийг үргэлжлүүлээ. Бид нэр ингээд хяналтаа тавиа явна гэдээ ингээд ярьж ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр засгийн газар нь хуралдаад болиулчихлаа. Тэгээд сандаг очир сайд нь өөрөө ингээд засгийн газрынхаа одоо тэргүүнтэй хэлэлцдэг юм уу, ярилцдаг юм уу тэ мэдэхгүй. Эсвэл учрал сайд яг энэ өчигдөр өнөөдөр хоёр ингээд олон нийтийн хил ам, эсэргүүцэл, тэмцэл тэ ардчилсан намын шахалт гэдэг янз янзын зүйл байсан учраас өөрийнхөө улс төрийн карьерийг бодоод зогсооч уу, яач вэ тэ. Ингээд ямар та зогсоолоо. Гэхдээ энийг бүр мөсөн зогсоогүй. Бүр мөсөн зогсоогүй гэдэг учир нь юу вэ гэхээр одоо энэ ингээд холбогдох хүмүүстэй ингээд сошиал орчинд гараад байгаа энэ зарим нэг асуудлуудыг хуулийн хэлтийн байгууллагаар зэгцэлсний дараа яахаа шийднэ гэж байгаа юм. Тэр хүртэл зогсооё гэж байгаа юм. Өнөөдөр засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга Батцэг гарч ирээд ингэж хэлсэн. Ямар тач одоо энэ холбогдох хүмүүс гэдэг нь одоо нөгөө хотын орлогч даваа далаа мэтийн хүмүүстэй л холбоотой юм яриад ах шүү. Тэдний л одоо талаар ингээл янз янзын тендер авсан аваагүй гэл ингээд яваад байгаа шүү дээ. Эхнэрийнх нь компаниар энэ төр гэдэл. Тэгээ тэр асуудлууд ингээ хуулийн хэлтийн байгууллагаар шалгагдаад асуудалтай бол асуудалтай, асуудалгүй бол асуудалгүй гэдэг ингээд хариунд гарах хүртэл ямар ч гэсэн туулын хурдны замыг зогсоолоо гэж. За тэгээ түүнээс хойшоо яах юм байгаа мэдэхгүй тэгээ өөр нэг юм яриад гарч ирээд за энэ ямар ч асуудалгүй байна гэд үргэлжлүүлэхээр шийдэж мэдхэр л хүмүүс шүү гэж. Тэгээ өнөөдөр
зарим нэг гишүүдээс ер нь арчсан нам зарим нэг гишүүдээс асуулаа. Тэгээд танах ингээд шаардлага өргүүлэхдээ анханасаа туулын хурдны замыг зогсоо гэж шаардлага өргүүлэхдээ хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бүрмөсөн зогсоохгүй бол яах их арга хэмжээ нь одоо тэр шаардлага төр чинь тусгацсан байгаа юу гэдээ асуусан. Тэгээд ямар тач чийдтэй хариулт хэлж чадаагүй тэгээд өнгөрсөн. За ямар тач ингээд туулын хурдны замыг зогсоолоо. Өдрөөс эхлээд. За тэгсэн яг үүнтэй зэрэгцээд үүнээс өмнө энэ засгийн газрын хуралдаан дээр ер нь ямар шийдвэр гарсныг Нямбатар хотын дарга мэдсэн. Тэгээд өөрийнхөө сошиал Facebook-д одоо нэг юм пост оруулсан. Тэр нь тэгээд ингээ нам дагсан те асрыг санхүүжилт эрх мэдэлтэй сошиалыг ингээд бүхэлд нь худалдаад авцсан ийм одоо хэсэг бүлэг хүмүүстэй би тэмцэж байна гэтэл. Тэгээд ингээд их гомдлын битсэн дээр тэн дээр. Тэгээ арчсан намыг 2024 оны улсын хурлын мөрийн хөтөлбөртөө туулын зам гэж дурдсан хатлаа тий. Өөрсдөө ингээ улс төр хийж иймэрхүү юм хийлээ. Тэгээд энэ туулын хурдны замыг хэрвээ тавигдчихвол одоо миний улс төрийн карьер дийлдэхгүй болох учраас зарим нэг хүмүүс эсэргүүцлээ гэх мэтчлийн юм одоо урт постыг оруулсан. Тэгээ би яагаад энэ постыг яриад байна вэхээр яг үүний араас нийслэлийн Монгол Ардын намын хороонд хуралдуулах юм шийдвэр гаргасан. Маргааш өглөө 9 цагаас. Тэгээ нийслэлийн нам Монгол Ардын намын оройг одоо Нямбатар дарга өөрөө хуралдуулна. Тэгээд энэ гишүүдтэй зар өгсөн байна. Тэгээ нийтдээ 300 гаруй байдаг баг шүү. Одоо нийслэлийн намын хороонд гишүүд нь. Тэгээд энэ яагаад ингээд энэ улс төрүүд ингээд авах цаад байна те ингээд засгийн газраас туулын хурдны замыг зогсоосон чинь Нямбатар хотын дарга яг тэр үед нь пост оруулаад л те улс төрч ингээд нэг хэсэг бүлэглэл хүмүүс ингээд намайг ингээд миний бүх ажлыг хойшин татчихна гэх. Тэгээ араас нь ингээд Монгол Ардын намын хороог хуралдуулахар боллоо нийслэлийн Монгол Ардын намын хороог. Тэгээ яг одоохороо яг энэ нийслэлийн Монгол Ардын намын хороог хуралдаад юу хилцэх нь тодорхойгүй байна. Тэгэд ерөн зөвөр зарим нэг их сурвалжийн хэлж байгаагаар маргаашийн хуралдаанд хотын дарга Нямбатар улс төрийн дэмжлэг хүсэх. Тэгээ улс төрийн өөрийн одоо нийслэлдэх байр сууриа батжуулах ийм хурал болох гэж байна гэсэн иймэрхүү мэдээлэл байна. Тэгээ зарим нэг одоо хүмүүсээ чөлөөлөөд өөрийнхөө хүмүүсийг одоо гишүүн нийслэлийн намын хорооны гишүүн болгох гэж байгаа гих мэтчлэн иймэрхүү одоо шуун байна. Тэгээ маргааш хуралдаад яах хэсэг юм ямар шийдвэр гаргах хэсэг юм хамтдаа харах бах. Тэгээ одоо бол өөрчлөлтөн зүгээр нэг юм явган яриа бол те дотроос их сурвалжуудаас яриа иймэрхүү яриа байна гэж. За ингээд улс төрүүд давхцсан өдрүүд байлаа. Тэгээ засгийн газрын хуралдаан дээр хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхан мэдээлэл хийсэн. За тэгээ энэ мэдээлэлтэй холбоотой биш өөр зүйлийг асуулаа. Тэр нь юу байсан бэхээр өмнөх одоо хууль зүйн дотоод хэргийн сайд их хоёр яг нэг улс төрийн галтай үеэр орж ирсэн шүү дээ. Тэгээд яг засгийн газрын мэдээлэл хийдэг тэр танхимд ингээд том дэлгэц тавьж агаад тэгээ зарим хүмүүсийн нэрийг дурдж агаад тухайлбал Амар Баясгалан гэдэг хүний нэрийг дурдж агаад энэ хүн бол одоо гэмт хэрэгтэн те хүн алаад шатаасан. За тэгээд уурхаа зарсан гэх мэтчлэн ингээд янз янзын ингээд хэрэгт холбогдуулаад ярьсан. Тэгээ оюун эрдэнэ гэж хүнийг чирлээ. Амар Баясгалан гэдэг хүнийг чирлээ. Тэгээд өшөө түүний одоо фракцийн хүмүүсүүдийг чирлээ. Тэгээд сайдаа өгөөд одоо өөрөө засгийн газар хэрэглэх газрын дарга болоо суудсан. Тэгээ өөрөөс нь сэтгүүлчтэй асуухаар одоо надад хамааралгүй одоо хууль зүйн дотоод хэргийн сайд өөрийнх нь мэдлийн асуудал би өөртөө байгаа бүх материалуудаа үргэлжлүүлээд хууль зүйн дотоод хэргийн сайд хийх хүнд нь өгсөн гэж ярьж байгаа. Тэгээд нөгөө хууль зүйн дотоод хэргийн сайд шинэ болсон амар сайхнаас сэтгүүлчтэй асуухаар би ордонд ямар нэгэн хэрэг ярихгүй хууль зүйн сайд яллагч шүүгч биш. Тэгэхээр би ямар нэгэн хэрэг ярихгүй ингээд гүжүүлээд иддэг. Тэр өнөөдөр засгийн газрын хурал дээрээс бүр яг тодтогдоод асуудал. За ингээд нийгэмд ийм хардлага байна. Оюун эрдэнэ Амар Баясгалан гэдэг хоёр хүн засгийн газар байгуулагдах өмнөхөн шантаж хийж ингээд хууль зүйн сайдаа авлаа. Амар сайхан гэдэг хүний хууль зүйн сайдаар томиллоо. Тэгээд энэ өөрсдөө холбоотой энэ олон хэрэгүүдийг нуун дарагдуулах гэж те чимээгүй болгох гэж таныг хууль зүйн сайд болгосон юм уу? Энэ хоёр хүнтэй холбоотой хэрэг яг юу болж байгаа юм бэ ер нь гэдэг асуулаа. Тэгсэн хэрэгүүд ер нь яг ингээд АТГ болон прокурор дээр ингээд шалгадаад явж байгаа. Мөрдөн шалгалтын хугацаанд явж байгаа. Ямар нэгэн гэмт хэрэг нуун дарагдуулах
одоо сонирхолтой, тушаалтай, үүрэгтэй ч юм уу би хувь зүйн сайд болоогүй. Энэ хүмүүс хэрэг хийсэн бол зүхтаж одоо алга болох ямар ч боломж байхгүй. Хэрэг хийсэн бол ялын өрүүлнэ, хэрэг хийгээгүй бол хэрэггээ үүдгийг одоо зарлана гэдэг ийм зүйлийг ярьлаа гэж. За тэг ямар ч гэсэн энэ ингээд олон нийтэд эргэлзээ төрүүлээд байсан энэ асуултанд хариулт авлаа. Тэгээд өргөжлүүлээд шалгаж байгаа юм байна хэрэгүүд нь. Ямар тааш ингээд энэ хэргийг энэ хүмүүстэй холбоотой энэ хэргийг одоо яг энэ сайдын хэлдгээр бурууг бол буруугүй, буруутай бол буруутай гэдэг эцсийг нь хүртэл сэтгүүлчд мэдээж араас нь явах байхаа гэж. За өнөөдөр улс төрд нэг ийм 3-4 ийм чухал сэдв боллоо. Маргааш Монгол Ардын намын нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдан за энэгээр мэдээж улс төр гарч ирэх бах. Тэгээд чуулган маргаашнаас эхэлнэ. Дөрөвт тавтан чуулган эхэлнэ. Дахиад л улс төрд сонин зодон шийдвэрүүд гарах байхаа гэж. Маргааш улс төрд юу болоод байна вэ? Контентоор эргээд уулзлаа. Түр баяртай анхаарлаа хандуулсанд баярлалаа.